Улаан шүр яагаад үнэтэй байдаг вэ? Мөн улаан шүрийг яаж таних вэ? Зориудаар ингэж итгэл үнэмшил төрүүлэхийн тулд ингэж хийдэг. За энэ доторх нь тэр чинь дан цав. Улаан шүр гэдэг зүйл өөрөө богд ууланд ургадаг мод шиг эсэргээрээ далайн ёроолд ургадаг далайн мод юм. Дэлхийд дээр бол ерөнхий бүлэг бүхий 7 өнгөдөг. Хамгийн үнэтэй нөх юм бол мөн маш ховор төрлийн цэнхэр шүр бол Япон тэнгист байдаг. Дэлхийн зах зээл дээр улаан шүрний хэрэглээг бол Япон дангаараа 80% хангадаг. За 50-ны тодорхой арлууд, Итали гэх мэтлэн улс орнууд үлдсэн 20% хангадаг байгаа. За Монгол төвд гэх мэтлэн улс хятад гэх улс орнууд бол зөвхөн хэрэглэгч улсууд. За улаан шүр гэдэг өөрөө яагаад үнэтэй байдаг вэ гэдэг үндэслэл байгаа. Энэ өөрөө нэгхэн санж буюу маш жижигхэн өдийхэн ургахын тулд 30 жилийг зарцуулдаг. 3 санж ургахын тулд 90 жил зарцуулах боловч бүдүүрхийн тулд 300 жил зарцуулдаг байхгүй юу? Дайнаас илүү хор хөнөөлтөй өвчин бол хор тавдар. Түүнийг дарангуулагч цорын ганц элемент нь үүн дотор байдаг учраас энэ өөрөө дэлхийд дээр үнцэнтэй байна. Хамгийн үнэтэй зүйлийг дагалдаж дандаа A копинууд байдаг. Хуурамч зүйл үргэлж дагалддаг гэсэн үг. За хуурамчийг танихын тулд хуурамчны нарны энэ төв цэгээс гадагшаа тэмүүлсэн нарны цацраг шиг эсвэл бурхны аура шиг юм дүрслэлтэй байдаг. Битүү ийм улаан байгаа. Зүсгээр ямар болохыг харуулъя. Өнгөн юм шал ондоо. Доторх нь цав байдیں۔ Одоо энэ дэр хорхоо идсэн байгаа дүрс эдрийг бол зориудаар ингэж итгэл үнэмшил төрүүлэхийн тулд ингэж хийдэг. За энэ доторх нь тэр чинь дан цав. Цав үнэртдэг. Даваа толгой Монголд үйлдвэрлэдэг. Нээж үзүүлээ. За даваа толгой гэдэг бол тодорхой хэмжээний гипсийг сутгах аргаар хийдэг. За энэ дээрх цагаан зураас эдэр бол улаан шүрийг дуурайлган хийхийг хичээсэн байдал. За энэ бол одоо шахмал шүр гэж нэрлэгддэг. За энэ бол нэг төрлийн даваа толгойтой эгэ адилхан Монголд зарагддаг шахмал шүр гэж зардаг бүтээгдэхүүн. Шахмал шүрийг танихад бол гадна талаараа шүрний өөдсийг маш нэмгэн байдлаар зүсэж зүүн нааж хийсэн байдаг. Хараа. Мэдхгүй юм бол андуурхуц хэмжээний адилхан зүйлсийг бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлээд үүнийг Монголд авчирч шахмал шүр гэж нэр өгч зардаг. За үүнийг ингээд зүсэхээр тэр чигээр бодогч бодис буюу одоо энэ бол цавлаг байдал үнэртдэг. Чулууны нэг төрөл мөн цавууны нийлмэлийн тэрэмтсэн хэлбэрийг хэв загварт оруулж шахсан байдал харагдж байгаа. Хүн харахад бол яг шүртэй илүү төстэй хээх хуарыг өндөр гаргаж өгсөн байдаг. Үнэт эдлийн салбарт маш олон ловер болохаа зүйл хэдэн мянгаараа дагалдж байдаг. Тэгэхээр алтнаас үнэтэй улаан шүрийг авахын тулд та бүхэн заавал мэрэгжлийн хүмүүст хандаж мөн өөрсдийн итгэсэн хүмүүстэй заавал үзүүлж шинжүүлж аваарай. Дур мэдж авч болохгүй. Яг гэвэл энэ улаан шүр гэдэг зүйлийн 1 грамм нь алтнаас үнэтэй учраас таны одоо эд хөрөнгийг хамгаалахын тулд бид нар мэрэгжлийнхээ одоо чадах төвшөнд та бүхэнд одоо зөвлөх үйлчлэгийг үзүүлж байна. 3 төрөл байдаг. Тэгээ Ака шүр гэж байна. Энэ болохоор дунджаар $350-500 үнэтэй байдаг дээд сортын улаан шүр гэсэн утгатай. Момо крол буюу дундаж төвшний улаан шүр. Монголчуудад хөөргөн дээр момо шүрийг хэрэглэдэг. Дараагийнх нь сердин гэдэг байгаа. Үнэт идэл хийж болдгоо шүрнүүдийг эмийн зориултаар одоо хэрэглэдэг. Хөөргөний тухайд сэлбэргүй энэ цулаараа илүү тансаг. Яг сэлбэр бол 2 төрлөх байдаг улаан шүрэн дээр. Цав, доргоо, нуух зорилготой. Зөв бус дүрстэй энэ чулууг энэм хэсэгт нь хүзүү гаргаад галт шуу сэлээд ч юм уу грамын хорогдол энэ чи грамаар үнэтэй чи грамын хорогдол баг гаргах зорилготой. Сэлбэргүй энэ улаан шүр гэдэг зүйл өөрөө энэ 50-нд ч үнэтэй, хятадд ч үнэтэй. Энэ сэлбэргүй гэдэг нь энэ дээр ямар нэгэн сэв байхгүй. Одоо сэвгүй байх тусмаа үн цэн нь улам их байдаг. Байгалийн шалгарлаар гарч ирсэн энэ том цулаараа ямар ч гэмтэлгүйгээр
хэдэн мянган жил далайн ёроолд урган соёолж энэ бүтээл болчих байж байгаа. Хөгжим дэлхийн хэл гэдэг шиг ямар ч үед гаргаад зарахад үн цэнээр барьдаг. Энэ өөрөө хөрөнгийн баталгаа болж идэг. Үн цэн нь ундгүй зүйл бол үнэт хэдэл. Тэгэхээр би өөрийнхөө энэ сурсан, өөрийнхөө мэдсэн энэ чадварыг ард түмэндээ та бүхэндээ мэдлэг болгоод таны хөрөнгийг хамгаалахын тулд өөрийнхөө би энэ чадвараа та бүхэндээ бэлгэлэхийн тулд тусгай контентуудыг бэлдээ та бүхэндээ богино богиноор хүргэж яхаар боллоо. Дараагийн хугацаанд бол та бүхэндээ би хятад хөөрөг, монгол хөөрөг хоёрын ялгааг хэлчихье.